Тэрбум мод үндэсний хөтөлбөр ногоон дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 сая мод тарихаар зорж байгаа. За энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багчуудад экологийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэн за хүүхэд бүрт тарьцуулгац бэлтгэгч байх зорилттой ажлыг зохион байгуулахаар болж за өнөөдрөөс эхний ээлжинд ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш нарыг сургалтанд хамруулж мод тарих шин техник технологиг танилцуулан аргачлалыг зааж байна. Аймгийн засаг даргаас дэвшүүлсэн энэ ногоон дархан хөтөлбөрийн нэг зорилтын нэг болох хүүхэд болгон тест суулгах бэлтгэгч болёо гэсэн энэ уриалга ажлын хүрээнд боловсрол шинжилгээ ухааны газар Дархан уул аймгийн Сум дундын анги байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран өнөөдөр Дархан уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын биологийн багш нарт сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтыг зохион байгуулснаар бол энэ сургалтанд хамрагдсан биологийн багш нар сургууль дээр очиж хүүхдүүдтэй энэ тест сургалтыг бэлтгэж хэлээр сургалтыг зохион байгуулна. За ингээд бол зуны даалгавартаа нэг сурагч 3-аас доошгүй тест сургалтыг бэлтгэж гэртээ тест жургуулах энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөгдөж байна. Өнөөдрийн сургалтаар Хөдөө аж ахуйн их сургуулийн хүнсний инженерчлэлийн техникийн эрхлэгч доктор Долгармаа за хүссэн бортох их техник технологи сэдвээр ургамал газар тариалангийн хүрээлэнгийн жимсгэн чимэглэлийн ургамал судлалын секторын эрхлэгч Баттмөр модлог ургамлыг үржүүлэх арга технологи сэдвээр онл практик хөтөлсөн сургалтыг орсон юм а. За энэ бол манай Хөдөө аж ахуйн сургуулийн инженер технологийн сургуулийн экологийн технологи машин менежментийн профессорын багийн эрдэмтдийн хийсэн бүтээл буюу био нүүрсэн хөрсөн бортгыг танилцуулах гэж байна. За тэгэхээр энэ үнд ямар хөө технологиор модны өрсөлдгийг суулгах уу гэхээр ерөөсөө ямар ч төрлийн модыг бол энэ дээр модны үрийг болон суулгацыг суулгаж болно. За тэгвэл яг нөгөө үр суулгах гэж нү эсвэл суулгах гэж нү гэдгээс хамааруулаад бол нөгөө технологи нь арай өөр байдаг. Хамгийн давуу тал нь бол ямар ч үед ямар ч хөрсөн давж ингийн чигээр суулгах боломжтой. Яагаад гэвэл энэ хөрсөн бортон дотроо бол найрлага нь хар хөрөнгө хөрс байгаас гадна био нүүрстэй гумны борто за тэг хар шороо гэх мэт яг байх ёстой эрдэс бортог агуулж өгсөн учраас энэ бол хаач ч урах боломжтой. Мөн дээр нь сүүлэгдэх био нүүрсийг бас баяжуулсан. Технологи нь ихлээр зэрэг сайжруулсан хөрс тэгээд дээр нь 3 см хэрэгтэй хар хөрөнгө хөрс яваад за тэгээд дээр нь үрс суулгах ч юм уу. Тэгээд дээр нь дахиад хөрсөөр учаад услах гэсэн тийм технологи дагуу явагдана. За хөрсөн бортыг үйлдвэрлэх төхөөрөмжийг манай аймаг захиалан оруулж ирсэн байна. Тухайн төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өдөрт 2-оос 3 мянган ширхэг бортог үйлдвэрлэн мод тарьж ургуулахад шууд ашиглах боломжтой байна. Шинээр нэвтрүүлж байгаа уг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь эдийн засаг талаасаа ч үр өгөөж өнтертэй байна.